бол гайг болцтой байгаа. За энэ болохоор бас сүүл гарсан бас нэг шинэ төрлийн амбишууд тренер байгаа. Одоо зөвхөн ингээд шууд урал хоёрын завсар дээр дугуй хэсгийг одоо хийж урдаа 100 хар нэг тэг булчингууд одоо ажиллах гэсэн үг. Тэгээд нээсний одоо фитнес, булчингийн фитнес юм уу да. Тэгээд энийг болохоор хамгийн одоо би сурагч нар дээр ийм байхгүй болохоор сурагч нар дээр харандаа зуулгаж хийж байгаа. Тэгээд 3-5 минут орчим болон давтамжтайгаар хийж хийдэг. За энэ болохоор бас хамгийн сүүл гарсан Германы бас шинэ технологи. Тэгээд энэ аппарат нь үлдээвэр хөгжимчдөд бас одоогийн төвшин бас маш хэрэгтэй үр дүнгээ өгөх юм аппарат байгаа. Энэ болохоор маш нарийн хийцтэй хөгжмөлөө суйрлуулад араас нь штопыг хийгээд үлээгээд манай хөгжимчдийн бас нэг гол мэдээж нийтлэг юмнууд байдаг л да, проблемууд. Тэр болохоор бид нар одоо штукээр ингээд уруулаараа дараад хахаар даач тоглоо дээшээ гарах юм уу, дээшээ гарахтаа мэдээж уруулаа чангалаад штукээ дараад нэг одоо манайхаар одоо ярих юм бол зажаат гэж ярьдаг. Тиймэрхүү юмуд угаасаа юунууд байдаг. Тэгээ энийг болохоор аль болох баг байлгахын тулд одоо anti-pressure гэх энэ аппарат маш их одоо төлөв зүгөх болно гэж бодож байгаа. Тэгээд энэ ямар журмаар ажилладаг гэхээр энэ аппаратыг хийсний дараа үлээж байгаа бүтэн дуурай. Дээшээ ингээд багаар өгсөөр даралт гэсэн шүү дээ. Одоо ингээд бид дээшээ үлээхэд бол өөрийгөө хөгжмөө ингээд урал руугаа дарж эхэлдэг. За. Дарж эхлэхээр мэдээж уралын цусны эргэлт багасаад урал ядарна, булчин ядрах тийм юмуд байдаг. Тэгээд дарахгүйгээр хяналт тавихад бол энэгээр баагаар ингээд хийж эхлээд тэгээд дээд өнгөнүүдийг даралтгүй тийм одоо өөртөө илүү амар булчингийг жигэд хөгжүүлэх тийм хамгийн том юм аппарат бол энэ сүүлийн үед зурагдсан байгаа. Тэгээд бас сонирхолж ирэхэд би бас хятад явж байгаа айгүй хятад байхаар авсан чинь хятад буруу хязгаартай сайн нарийн ах юм бэлээ. Харахад юусаа яахгүй. Тэгээд энэ жоохон үнэтэй зарагддаг. Тэгээд дүүлтэй танилцуулчаа. Тэгээд тус урлагийн танилыг хөгжүүлэх аргачлалууд нь дэлхийн бус хүлээн хөгжимчтэй өдөр тутам зайлшгүй хийдэг. Өөрөөр хэлбэл гуйлын хүлээн хөгжимчтэй өглөөний цаг гэж хэлэх байлээ. Энэхүү аргачлалуудыг сурагч оюутнууд цаашлбал мэрэгжлийн хөгжимчид бусад хүчин зүйлүүдэд нэгт уялдуулж өдөр тутмын хийж хэвшүүлвэл дэлхийн хэмжээний шилдэг хөгжимчдийг бэлтгэх бидний зам ойрхон байна. Энэ гарцаагүй багшаа хоёрын хөдөлмөртэй хичээл зүтгэлээс гарах үр дүн гэдгийг хүмүүс мэдж байгаа. За ингээд ашигласан мэт. За баярлалаа. За баярлалаа. Асуултын хэсэг рүү оръё. Асуулт. Зөвлөж. Тромбон мөчний ургуулын тавид заа харах нөлөөлөх нь гэж байна. Ургуулын тавид заа харах нөлөөлөх үүсдэг. Ер нь бол би зөвхөн заа харгын хэлбэр гэдгээр нь тэгэхээр нөлөөлөх гэдэг үг юм димээ ба. Тэгвэл ургуулын ургуулын тавид заа харах гэдэг. Ургуулын чиглэл заа харах дээр явдаг шүү дээ. Тэгвэл ингэж 50 энэ 50 нэг заахад нөлөөлсөн гэдэг чи өөрөө бодсон байна. Би энэ дээр нэг тайлбар хийчихье. Харин яг энэ 뉴сэл дээр өсөж байгаа өөрчлөлт хийгээд энэ дотроос энэ ургуулын тавилтын одоо яг энэ онцгой энэ анхны шиг хилээд байгааг энэ заа хараад нөлөөлж байгаа байна гэсэн үгнээс жоохон өөрчлөлт юм байна. Уул нь бол хуучин нэр нь юу байлаа? Түүнийг одоо хөгжүүлэх ургуулын тавилыг за
тромбон хөгжмийн уруулын тавил түүнийг хөгжүүлэх аргачлал гэсэн юм байна. Тийм. За дараагийн өөр асуулт байна уу? За байхгүй бол баярлалаа. За сайн багш өгөөрэй. Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн үндэсний хөгжмийн техникийн багш. Өнөөдрийн та бүхэн сонирхолтой болох жаамс гэдэг нь үндэсний хөгжмийн дээд боловсролын сургалтанд инновацийг хэрэглэх нь. Доктортой хөгжил урлаг судлал эрдэм шилгээний баг хамт хэлсэн багш оюутнуудаа энэ өдрийн мэнд хүргье. Үндэсний хөгжмийн дээд боловсролын сургалтанд инновацийг хэрэглэх нь сэдвээр бэлтгэлээ хэллээ. Үндэсний хөгжмийн дээд боловсролын инновац чадамжинд суурилсан боловсрол бүтээмжийг үнэлэх хүний нөөцийн талаар бэлтгэлээ хэлсэн лээ. Үндэсний хөгжмийн дээд боловсролын хөгжил, дэвшил, шинжилт нь зөвхөн манай сургууль дээр өрнөж буй асуудал биш юм аа. Мэдээлэл технологийн урдацтай одоо үед манай салбар нь нэг талаас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нөгөө талаас өөрийн сургуулийн нэр хүндийг хадгалж байхын тулд байнга хөгжиж дэвшиж байхаас өөр аргагүй юм аа. Тиймээс үндэсний хөгжмийн дээд боловсролын салбар дах инновацийн их ойлголт нь цаг үеийн хэрэгцээнд нийцсэн, ирээдүйд тооцоолсон шинэлэг тогтолцоо, аргачлал хэлбэрийг санаачлан хэрэгжүүлэх асуудал юм аа. Үндэсний хөгжмийн дээд боловсролын инновацид ямар асуудлуудыг багтааж үзэх нь нийгмийн хөгжил түүнээс хамааран бий болох эрэлт хэрэгцээнээс шууд хамаарна. Одоо бид инновацийн хүрээнд авч үзэж буй асуудлуудыг томил үзье. Монгол улсын шинжлэх ухаан технологийн хуулинд инновац гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа юм хэмээн тодорхойлсон байдаг. Инновацийг ерөнхийд нь авч үзвэл нийгэм эдийн засгийн хууль хүрээнд аливаа үр ашигтай зүйлийг нэвтрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа түүний үр дүн хэлнэ. Одоо чадамжид суурилсан боловсролын технологи ба бүтээмжийн талаар ярья. Инновац гэхээр хамгийн түрүүнд технологи гэх ойлголт яригдана. Мэдээж инновацийн үйл явцны үр дүнд технологи асар их ач холбогдолтой. Дээд боловсролын салбаруудад технологид суурилсан сургалт хүч төрөн орж ирж байна. Технологид суурилсан сургалтын хөтөлбөр боловсролд зохион явуулахад багшид энэ талын мэдлэг, мэдээлэл шаардлагатай. Ийм удирдлагын зүгээс энэ чиглэлд сургалт зохион байгуулах шаардлага гарч ирнэ. Шинэ зүйлд бүгд л суралцсан мэргэжил дэвшлүүлэх асуудал нь үндэсний хөгжмийн дээд боловсролын салбарын сургалтын хөтөлбөр дэх инновацийн бүрэлдэхүүн хэсэг болж байна. Инновац гэдэг нь мэдлэгийг эцсийн бүтээгдэхүүн болон гаргах үйл явц гэж тайлбарладаг. Тэгвэл үндэсний хөгжмийн дээд боловсролын салбарт эцсийн бүтээгдэхүүн тэдгээрийг бэлтгэх гаргаж буй мэргэжилтэн байж таарна. Бэлтгэгдсэн мэргэжилтэнд тавигдах үндсэн шаардлага нь ганц эзэмшсэн мэдлэг бус тухайн мэдлэгийг шаардлагатай орчинд бүрэн дүүрэн ашиглах чадамжийг хэр зэрэг эзэмснээр тодорхойлогдно. Тиймээс бид чадамжид суурилсан боловсролын талаар хангалттай ойлголттой байх нь зөв хэрэг юм аа. Энэ ойлголт дээд боловсролын чиглэлдэггүй бүхэл салбарт хэдийнэ судлагдах болжээ. Чадамж гэх ойлголт ихээхэн ялгаатай ойлголт болохыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, чадамжид суурилсан сургалт, чадамжид суурилсан боловсрол гэх ойлголтууд гарч ирэхээс өмнө төдийлөн анзаардгүй явжээ бид. Аливаа суралцагч мэдлэг эзэмшснээр тодорхой чадвартай болно. Харин тэр чадвар нь ажлын байрын бүх шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас чадамжид суурилсан боловсрол гэх ойлголтыг шаардлагыг бий болгосон байна. Харин орчин чадамж гэх ойлголт зөвхөн манай салбарт ч бас бизнесийн салбарт хүчтэй яригдах болжээ. Эдгээрээс харахад чадамж гэх ойлголт нь мэдлэг чадварыг оновчтой холбоолон үр дүнтэй хэрэглэх гэдгээр тайлбарлагдаж болохоор байна. Үндэсний хөгжимчөнд бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулахад мэргэжлийн хөгжимчөнд байх чадамжийг хэрхэн тооцоолж агуулга арга зүйг боловсруулж байгаа зэрэг манай мэдлэг хөгжимт ур чадвараа олоход төлөв ажилладаг. Харин багшлах дадлага, ноод уншир, ардын барил зэрэг бодит сургалтанд ноогдох кредит цаг